За өнөөдрийн бичлэг дээр бүр 100 дамжсан бестселлер ном гэж хэлэгддэг өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал номын 2 дугаар хэсэг буюу нийтийн ялалтын талаар ярих болно. Нийтийн ялалт гэдэг нь хүн хоорондын харилцаан дотроо баримтлах ёстой 3 дадлын талаар гардаг. Хэрвээ та энэ 3 дадлыг өөртөө хэвшүүлж чадах юм бол бусад хүмүүс сайнаар нөлөөлөөд за тэр хүмүүсээ нэгтгэхэд нэгдмэл зорилгын төлөө явах боломжтой ийм 3 дадал байгаа. За гэхдээ хүн хоорондын харилцаанд бол итгэлцлийн данс гэж зүйл байдаг гинэ. Та харилцаж байгаа хүн болгон дээр чинь та хоёрын голд итгэлцлийн данс гэж зүйл байдаг юм байна. За энэ итгэлцлийн данс гэдэг нь яг банкны данстай адилхан орлого зарлага гарч идэг. Хэрвээ та одоо хүнтэй харилцаж байхдаа тэр хүнтэйгээ харилцаандаа орлого хийгээл ах юм бол та хуримтлалтай болно. Ингэж хуримтлалтай болсноор та жижиг сажиг алдаа гаргах юм уу ямар нэгэн зүйлийг буруу хэлсэн ч гэсэн та өөрөө хуримтлалтай учраас тэр асуудлыг ингээд амархан шийдэх боломжтой юм байна. Харин эсвэргээрээ та хин нэгэнтэй харилцах харилцааныхаа итгэлцлийн дансыг хоосолчихсон итгэлцлийн данс чинь хэрвээ одоо хуримтлалгүй байх юм бол та хоёр одоо хоёр бинийгээ сэжгэлсэн одоо жижиг сажиг алдаагаа ч гэсэн ерөөсө зүгээр өнгөрөхгүй тийм харилцаа үүсэх юм байна л да. Тийм учраас хүн хоорондын харилцаанд та манлайлаад явахын тулд эхлээд хүн тус бүртээ үүсгэсэн тэр итгэлцлийн дансанда маш их хуримтлал үүсгэх ёстой юм байна. За тэгэхээр хуримтлалыг нь үүсгэхийн тулд болохоор итгэлцлийн дансанд оруулах боломжтой 6 төрлийн орлого байдаг юм байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр бол энэ 6 төрлийн орлого за мөн дээрэс нь хүн хоорондын харилцаанд баримтлах 3 дадлын талаар ярих болно. За гол агуулга руу орохоос өмнө өнөөдрийн манай бичлэгийн маань хамтран ажиллагч байгуулахаар Сурана англи хэлний академи оролцож байгаа. Хэрвээ та англи хэлнийхаа төвшинг ахиулъя гэж зорж байгаа бол Сурана англи хэлний академийн бүтэн сайн өдөр болгон өглөө 9:30-аас болдог танилцуулга үн төлбөргүй сургалтанд суугаад үзээрэй. Ямар анги танхимд, ямар багш, ямар хөтөлбөрөөр орох юм бэ гэдэг талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байлээ. Тэгэхээр дараа нь харамсахгүй сонголт хийхийн тулд та танилцуулга сургалтанд нь суугаад үзээрэй. За ингээд номынхоо яг гол агуулга руу оръё. Итгэлцлийн дансанд оруулах боломжтой 6 төрлийн одоо орлого байдгийн байна. Ер нь бол ингээ харилцаанд таны гаргаж байгаа үг, үйлдэл болгон ч нэг бол зарлага, нэг бол орлого болж орж идэг юм байна шүү. За нэгдүгээрт бол та тухайн хүнийгээ үнэн сэтгэлээсээ яг нөгөө хүнийхээ талаар ойлгож нөгөө хүнийхээ талаар мэдэх ёстой юм байна. Нэгдүгээр орлого нь болохоор яагаад гэхээр одоо орлого оруулнаа гэж нөгөө хүнийгээ магтах ч юм уу нөгөө хүндээ ингээл амар сайхан хандаад идэг. Тэгтэл хүн болгоны хувьд орлого нь өөр байдаг юм байна. Одоо нөгөө хайрын хил гэдэг шиг тийм хүн болгоны хайрын хил өөр гэдэг. Зарим хүн нь одоо ингээд магтаалын хайрын хилтэй бол нөгөө хүнийг ингээ амар сайн магтах тусам нөгөө тухайн хүн маань хайрлагдж байгаа мэдрэмж авч идэг. Тэгтэл хайрын хил нь хэрвээ магтаал биш ах юм бол та хичнээн мянга тэр хүнийг магтсан ч гэсэн тухайн хүн нь хайрлагдж байгаа мэдрэмж авдаггүй. За үүнтэй адилхан итгэлцлийн данс бол зарим нэг хүнд орлого болж байгаа үйлдэл чинь өөр хүнд бол зарлага болох боломжтой юм байна. Зарим хүн бол худлаа магтаалд дурггүй байх юм бол тухайн хүнийг та магтаад авах юм бол бүр орлого биш зарлага болно гэсэн үг шүү дээ, тийм учраас нэгдүгээр тухайн хүнийгээ маш сайн ойлгох ёстой гэдэг нь яг энэ хүнд маань юу орлого болох вэ гэдгийг мэдээд тухайн зүйлийг нь хийх юм бол та орлогоо одоо яг жинхэнэ утгаараа оруулж байгаа гэсэн үг юм байна л да. За гэхдээ амар орлого олох боломжтой гэхээр зүгээр л нөгөө нь таалагдахын тулд худлаа жүжиглэн гэсэн үг биш шүү дээ, тий. Харилцаандаа та өөрөө ихтгэлцэл төрүүлэхийн тулд нөгөө хүн маань яг юунд дуртай вэ гэдгийг мэдээд түүнийг нь хийнэ гэсэн үг. За тэгэхээр юунд дуртай вэ гэдгийг мэдхийн тулд нэгдүгээр нь болохоор тухайн хүнийг үнэхээр ойлгож зөв таних юм байна. За хоёр дахь нь болохоор жижиг зүйлийг бүү орхигдвол гэсэн байлээ. Харилцаанд бол жижигхэн зүйлүүд одоо таны хийсэн нэг жижиг сайн зүйл чинь маш том орлого болж идэг. Эсвэргээрээ мөн таны хийсэн жижигхэн одоо сөрөг зүйл чинь ч юм уу нэг буруу хэлсэн үг чинь ч юм уу үлэмж хэмжээний зарлага болж идэг юм байна. Тийм учраас харилцаанд бол хизэж жижиг зүйл байдаггүй гинэ. Тийм болохоор та жижиг үйлдэлүүдтэй маш сайн анхаарах хэрэгтэй байна. Эсвэргээр харилцаанд бол том үйлдэлүүд бол нэх нөлөө үзүүлдэг бол жижиг зүйлүүд бол асар том үлэмж хэмжээний том зарлага эсвэл орлого оруулж идэг юм байна. Тийм болохоор харилцаанд жижиг зүйл байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй байна. За гурав дахь нь бол хэлсэндээ хүрч байх хэрэгтэй байна. Та одоо хэлсэндээ хүрнэ гэдэг энэ айгүй чухал юм байлээ. Яагаад гэхээр та одоо ийм зүйл хийнэ мийнэ гэд амлалт өгсөн байгаа шүү дээ. Тэгвэл тэр амласнаа биелүүлэх нь бол тийм том хэмжээний орлого болж чаддаггүй юм байна харилцаанд. Яагаад гэвэл та угаасаа хэлнэ хийнгээ хилцэн тэгээд тэр зүйлээ хийж байгаа учраас тийм та орлого болж чаддаггүй гинэ. Эсвэргээрээ та хэлсэндээ хүрэхгүй байх нь бүр үлэмж хэмжээний том зарлага болдог гэсэн мэлээ. Тийм болохоор номын зохиолч маань бол биелүүлж чадахгүй зүйлийгээ хийн гэж юусоо огт хэлдэггүй тийм зарчимтай байх хэрэгтэй. Яагаад гэвэл та хийнэ тэгнэ ингэнэ гэж хэлчихэд тэрийгэ биелүүлэхгүй бол таны харилцаанд бол бүр ингээд 10 20 жилийн турш хоримтлуулж ирсэн тэр хоримтлалыг чинь устгах хэмжээний бүр маш сөрөг зүйл учраас
хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэй. Тийм болохоор бас урьдчилан сэргийлээд хийж чадахгүй ч юм уу тийм эргэлзэж байгаа зүйлсүүдээ хийнэ гэж хэлэхгүй байх хэрэгтэй шүү. Хэлсэндээ хүрэх нь бол маш жоохон орлого болдог гэсэн байна. За дөрөвдөх нь болохоор одоо хүлээлтийг маш тодорхой болгох хэрэгтэй гинэ. За хүлээлт дээр бол хүн болгонд ийм илэрхийлж чаддаггүй тийм далд хүлээлт байдаг юм байна. Харилцаа болгонд тийм дотн харилцаа биш байсан ч гэсэн одоо надтай төрүүлж мэдлэх ёстой штэ ч гэдэг юм уу те. Энийг надад нэг аваад өгчихгүй, надад ингээд тусалчихгүй ч гэдэг юм уу. Хүн болгонд дотор нь илэрхийлдэггүй тийм далд хүсэл байдаг юм байна. Тэгтэл тэр далд хүслийг нь бид нэр ингээд илэрхийлээгүй юм чинь ойлгохгүй учраас тэрийг нь биелүүлж өгч чадахгүй штэ тий. Тийм болохоор та өөрөө тухайн хүнээсээ яг юу хүлээгээд байгаа юм бэ гэсэн тэр далд хүлээлтэд маш зоригтойгоор илэрхийлэх ёстой юм байна. Эсвэргээрээ нөгөө хүн чинь танаас ямар далд хүлээлттэй байна вэ гэдгийг зоригтой асуугаад та бит хоёрын энэ харилцаанд юу бит хоёрын үүрэг юм бэ? Юу бинээсээ ингэж хүлээгээд байгаа? Юу хариуцлага юм бэ гэдгийг маш тодорхой гаргах хэрэгтэй юм байна. За ингэж одоо би танаас ийм юм хүсэж байна. Надтай төрүүлж дуграасаа гэж хүсэж байсан ч гэдэг юм уу те. Энэ зүйлийг илэрхийлэхэд маш их зориг хэрэгтэй. Эсвэргээрээ бас нөгөө хүнийхээ хүлээлтийг хилүүлнэ гэдэг бол бас ингэж маш юм том сэтгэл хэрэгтэй юм байна. Гэхдээ ингэж хүлээлтийг тодорхой бос байлгах юм бол нөгөө хэлсэндээ хүрэх байх нь маш том зарлага болдог гэсэн шүү дээ. Үүнтэй адилхан тэр далд хүлээлтийг нь биелүүлж өгөхгүй бол танаас нөгөө хүлээж исэн учраас амласнаа бараг биелүүлээгүй хэмжээний тийм том зарлага болох юм байна. Тийм учраас харилцаанд урт хугацааны харилцаанд бол бүр ингээд зоригтойгоор итгэлцлээ өсгөхийн тулд би танаас яг ийм юм хүсэж байна. Та надаас юу хүсэж байна гэдгээ маш гоё тодорхой мэдгэлцэх хэрэгтэй гинэ. За 5 дахь итгэлцлийн дансанд маань орлого болж өгдөг 5 дахь төрлийн зүйл маань болохоор хувь хүний зарчимч байдал. Энэ хувь хүний зарчимч байдал гэдэг нь бол ер нь бол одоо хоёр нүур гарахгүй яг байгаагаараа байна гэсэн үг шүү дээ тий. Нэг энэ 7 дадал номноос биш нэг өөр номноос ч илүү нэг юунаас ч үлээдэ харж ирсэн байхгүй. Тэгсэн чинь хүн ер нь ямар хүнийг бүр ингэж хамгийн их үзэн ядаж одоо чигшдэг вэ гэдэг талаар ингээд хүмүүсээс асуулга явуулсан юм уу да. Тэгсэн чинь ингээд хүн одоо бодох юм бол ингээд надад айгүй муухай ханддаг ч юм уу нэг тийм өөрөөс нь юм тисэн өөр ч юм уу нэг тийм төрлийн хүнийг үзэн ядмаа штэ тий. Тэгсэн чинь тийм хүнийг болохоор хүн бараг үзэн яддаггүй юм гинэ. Ягаад гэвэл одоо өөрт нь тийм таалагддаггүй хүнийг болохоор хүн зүгээр ингээд хүлээгээд авчдаг юм байна. А энэ хүн бол ингээд надад сайхан ханддаг. А энэ хүн бол надад угаасаа дургуйч гэдэг юм ингээд хүлээгээд авчдаг юм. Тэгэхээр тэр хүнээс ямар ч юм хүлээлт байдгүй юм байна л та. А тэгтэл эсэргээрээ надад заримдаа сайн хандаад заримдаа муу хандаад ч юм уу тий. Одоо яг надад ямар хандах болоо гэдэг нь тийм тодорхой бас хоёр нүур гаргадаг хүнийг бүр хүн хамгийн их үзэн яддаг. Тэр хүнд бол ерөөсөө огт итгэдэггүй юм гинэ. А эсэргээрээ бүр тантай банк дайсахдаг хүнд бол арай илүү итгэдэг юм байна. Ягаад гэвэл та тэр хүнийг өөрт таныг дэмжихгүй гэдгийг нь мэдж байгаа. Тэгээд таны хүлээлтэнд таарж байгаа учраас тэр хүнийг бол бараг үзэн яддаг. А эсэргээрээ тэр банк ингээд өөрчлөгдөд идэг хүнийг бол одоо бараг л үзэн яддаг. Тэр хүнд бол огт итгэл өгдөггүй гинэ. Тийм учраас одоо энэ итгэлцлийн дасанд орлого болдог зүйл бол хувь хүний зарчимч байдал буюу яг нэг янзаараа байх, хоёр нүур гарахгүй байх юм байна. За сүүлийн 6 дугаар төрлийн орлого болохоор хэрвээ та зарлаг гаргасан бол одоо угаасаа бид нэг харилцаандаа мэдж байгаа шүү дээ тий. Би сая нэг ийм эвгүүг хэлээд жоох ингээд эвгүй сэтгэл төрүүлчих шиг боллоо даа гэд бид нэр өөрсдөө анзаардаг шүү дээ тий. Тэнгүүд яг тэр үедээ та тэгэж яг зарлаг гаргачлаа даа гэдгээ өөрөө анзаарсан бол үнэн сэтгэлээсээ яг тэр тухайн үед нь шууд уучлалт гуйх ёстой юм байна. За дараа нэг уучлалт гуйндаа гэд хайж болохгүй юм байна. Шууд үнэн сэтгэлээсээ яг тухайн мөчт нь уучлалт гуйх юм бол тэр таны зарлаг болох байсан зүйл чинь бүр эсэргээрээ орлого ч гэсэн болох боломжтой юм байна. За тэгэхээр та хүн хоорондын харилцаанд бол эдгээр 6 зүйлийг баримталснараа өөрийнхөө хоорондын тэр итгэлцлийн дансандаа ингээд орлого оруулах боломжтой юм биш үү. Ингэж орлого оруулаад та хангалттай хэмжээний их хуримтлалтай болчих юм бол дараа нь тухайн хүнийгээ та манлайлах ч юм уу тухайн хүнтэйгээ харилцахад бол ингээд итгэлцлийн дансанд ч хуримтлал үүссэн учраас танд итгэх юм байна. Ямар нэгэн итгэлцэлгүйгээр бол хамтрал явах боломжгүй гэсэн байна. За үргэлжлүүлээд 7 дадал дээр бидний харилцаандаа баримтлах ёстой 3 дадал байгаа. Энэ 7 дадал номын маань эхний 3 нь би бас өмнөх дээр одоо бичлэг болгоод оруулчихсан байгаа. Эхний 1, 2, 3 дугаар дадал бол хувь хүн өөрөө өөрийгөө удирдах тухай, өөрөө өөрийгөө манлайлах тухай гардаг. Өөрөө яг зорилго тавиад тухайн зорилгодоо хүрэхийн тулд яах ёстой юм бэ гэдэг талаар болохоор эхний 3 дадал дээр ярьдаг. За өнөөдрийн бичлэг дээр ярих гэдэг энэ дадал 4, 5, 6 болохоор яг хүн хоорондын харилцаанд баримтлах дадал байгаа. За хүн хоорондын харилцаанд баримтлах 1-р дадал маань болохоор хамтдаа хож гэсэн зарчмыг та баримтлах ёстой юм байна. Энийгээ бүр өөртөө дадал зуршил болгоод суулгаж өгөх ёстой юм байна. Хамтдаа хож гэхээр хожил. Надад ч ашигтай байх хэрэгтэй, танд ч ашигтай байх хэрэгтэй. Энэ харилцаанд хэн нэгэн одоо хохирох ёсгүй. Хэрвээ хэн нэгэн хохирохоор байх юм бол болох гэсэн ийм зарчимтай байх хэрэгтэй байна. Хож эсвэл бол гэсэн зарчимтай. Тэгтэл хүмүүс одоо зарим нь ийм сонголтыг хийдэг юм байна. Би хожно,
чи хожигдно. Хожигдол гэсэн зүйлийг баримталдаг гинэ. За энэ нь бол одоо дарга мэр цэрэг ч юм уу тийм бүр захиргааталтын тийм харилцаа юм байна л да. Би өөртөө ашигтайг нь аван чи тэгээд ашиггүй хохир гэсэн зарчим байдаг юм байна. За бүр эсрэгээрээ бүр хожигдол би хожигдъя чи хож гэсэн бас ийм сонголтыг бас хийдэг хүмүүс байдаг гинэ. Энэ нь бол өөртөө итгэлгүй бусдад таалагдах гэж хичээдэг хүмүүс. За би яах вэ ингээд хожигдсон ч яах вэ? Би хохирсон ч яах вэ? Чамд л ингээд таалагдчихэвэл ч юм уу те чи ингээд өөртөө сайхныг нь ингээд сонгоод аваа гэсэн ингээд шууд буулт хийдэг хүмүүс байдаг юм байна. Энэ бол бусдад таалагдах гэсэн өөртөө итгэлгүй за бас өөрийн гэсэн тийм алсын хараа том зориг байхгүй учраас дандаа ингээд чи хож гэсэн сонголтыг бас хийдэг. Хожигдол гэсэн сонголтыг хийдэг хүмүүс байдаг юм байна. За зарим хүмүүс нь бүр хожигдол гэсэн бас сонголт байдаг гинэ. Энэ хожигдол гэдэг сонголт нь болохоор би хожихгүй байх нь хамаагүй. Гол нь энэ хүнд ашигтай сонголтыг хийж болохгүй гэсэн дайсан төвтэй хүмүүсэд юм ээ. Би хохирсон ч хамаагүй. Энэ нь л гой зүйл өгч болохгүй шүү. Нөгөө тамийн даваа гэж ярьдаг шиг те. Тэгэхээр ийм төрлийн сонголт бас байдаг гинэ. Тэгтэл урт хугацаанд бол ингээл энэ хүнийг хохирох гол би өөрөө хохироод ах юм бол урт хугацаанд бас эн чинь өөрт аягүй хохиролтой гэсэн үг шүү дээ те. Тийм учраас энэ сонголтыг бас хийж болохгүй юм байна. Тийм учраас номын зохиолч маань бол та өөрөө хожил эсвэл болох гэсэн энэ зарчмыг л бүр өөрийнхөө амьдралдаа суулгаад дадал болгох ёстой юм бэ гинэ. Яагаад гэхээр эсвэл болох гэсэн сонголтыг бас та өөртөө ингээ сайн ойлгуул гэж хэлээ. Яагаад гэхээр номын зохиолч маань бол урт хугацаанд ингээд та ганцаараа танд ашигтай байх нь юм эсвэл та өөрөө хохирох нь урт хугацаанд аягүй сөрөг хин хинд нь сөрөг учраас эсвэл болох энэ харилцаанд хин хинд мал ашигтай байх ёстой эсвэл болно гэсэн зарчимтай харагдав. Тэгэхээр эсвэл болно гэсэн сонголт байхгүй бол та нэг бол хүчлэх хэрэгтэй болно, нэг бол буулт хийх хэрэгтэй болоод байгаа шүү дээ, тийм учраас эсвэл болох гэсэн сонголт байгаа шүү гэдгийг өөртөө бас сануулж авах ёстой юм байна. За ингэж одоо хож гэсэн энэ зарчмыг өөртөө суулгаж дадал болгохын тулд бид нэр баян сэтгэлгээтэй байх ёстой гинэ. За баян сэтгэлгээ гэдэг нь бол энэ бидний амьдарч байгаа дэлхий дээр бүх юм хангалттай байгаа. Манай найз бүр хит их баяжаад ч юм уу те бүр ингээд тэр хүн харилцаагаараач баян одоо юу гэдэг карьераараач баян ингээд бүх зүйлээрээ баян байсан ч гэсэн миний ирээдүйд олох зүйлээс юусоо хорогдоогүй. Энэ дэлхий дээр бүх зүйл хангалттай их байгаа гэсэн юм баян сэтгэлгээтэй болох хэрэгтэй юм байна. Харин ядуу сэтгэлгээтэй байхаараа юмыг ингээд хязгаарлагдмал гэж боддог гинэ. Хүн хоорондын харилцаач байна уу, хайр сэтгэлж байна уу, одоо юу гэдгийг одоо эд хөрөнгө мөнгөч байна уу те энэ бүх зүйлийг ингээд хязгаарлагдмал байгаа гэж бодох юм бол нөгөө бусад хүмүүстэй булаацалдаад би хожих ёстой. Тэр хүн хэрвээ хожоод ивэл миний ирээдүйд олж авах юм хорогдоод ийнө гэсэн юм хязгаарлагдмал сэтгэлгээтэй байх юм бол хож гэсэн зарчмыг баримтлах боломжгүй юм байна. Тийм учраас та өөртөө баян сэтгэлгээг суулгаж өгөх хэрэгтэй. Тэгээд баян сэтгэлгээг суулгаж өгснөөрөө угаасаа энэ хож гэсэн зарчмыг хэрэгжүүлэхэд амар болдог гинэ. За дараагийнх нь 5 дахь одоо дадал маань байгаа. Энэ 5 дахь дадал бол эхлээд ойлго, дараа нь ойлгуул гэсэн зарчим байгаа. Яагаад гэхээр одоо та бол ингээд өөрийнхөө бодож байгаа зөв гэж үзэж байгаа зүйлийг нөгөө хүндээ маш сайн ойлгуулмаар байгаа шүү дээ. Тийм болохоор нөгөө хүнийгээ сонсохоосоо төрүүлээд өөрийнхөө зөв гэж итгэж байгаа зүйлийг нөгөө хүндээ галс сонсгоод тайлбарлаад өгчмөр байгаа. Тэгтэл хүн өөрөө өөрийгөө ойлгуулаагүй тохиолдолд тухайн хүнийхээ үгийг сонсдоггүй юм байна. Тийм учраас хэрвээ та нөлөөлөхийг хүсэж ивэл эхлээд нөгөө хүнийхээ нөлөөнд нь автаараа гэсэн байлээ. Нөлөөнд нь автаараа гэдэг нь үнэхээр тэр хүн өөрийнхөө амьдралыг хэцүү байна гэж ярьж ивэл тэр хэцүү байна гэж байгааг нь маш сайн ойлгож сонсоод бүр нөлөөнд нь автаад нөгөө хүнтэйгээ адилхан мэдрээд эхэлэх юм бол тэр хүн чинь ингээд намайг ойлгож гин, намайг сонсож гин, намайг байгаагаар нь хүлээж авж гинэ гэд нөгөө хүн чинь тэгээд хүлээн зөвшөөрөөд эхэлэх юм бол таныг сонсохоор чихэнд нээгдэж эхэлэх юм байна. Тэрнээсээ та нөгөө хүнийгээ ойлгоогүй, сонсоогүй, өөрийгөө ойлгож гин, сонсож гин гэдгээ мэдрүүлээгүй байж өөрийнхөө ямиг яриад ах юм бол таал зүгээр ингээд яриад байгаа болохоос нөгөө хүн чинь сонсохгүй байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө хүн чинь сонсохгүй байх юм бол та зүгээр ганцаараа ярьсан хэрэг болоод ямар ч үр дүнгүй гэсэн үг шүү дээ. Тийм учраас нөгөө хүндээ та өөрийгөө ойлгуулахыг хүсэж ивэл нөгөө хүнийг эхлээд ойлгох хэрэгтэй. Тэгээд нөлөөлөхийг хүсэж ивэл нөлөөнд нь автна гэхээр та нөгөө хүнийхээ бүр ингээл үгэнд нь итгээд автаад явна гэсэн үг шүү дээ. Биш шүү дээ, тий. Тэр хүний үгэнд нь итгэвч яг энэ хүний нөхцөл байдал нь ийм байгаа юм байна. Хэцүү байна гэх юм бол яг одоо энэ хүн хэцүүгээр мэдрээд байгаа юм байна, хэцүү байгаа юм байна гэсэн тэр мэдрэмж нөхцөл байдлыг нь ингээд яг хүлээн зөвшөөрөх юм байна. Тэрнээсээ ингээд тантай өөр эсрэг тэсрэг үзэл баримтлалтай байх чинь би нөлөөнд нь эхлээд автах хэрэгтэй гэдэг нөгөөнийхөө үзэл бодолд нь итгээд автаад явахыг хэлэхгүй юм байна. Тийм учраас одоо нөгөөнийхөө үзэл бодолд нь итгэж авч явах одоо дагаж явах ш нөгөө хүнийг ойлгохын тулд
тэр итгэж дагаж явахгүй гэдэг нь эхний нөгөө дадал 1 2 3 байгаа байхгүй юу? Та өөрөө яг хэн болохыг хүсэж байгаа, таны өөрийн чинь үнэт зүйл юм бэ гэдгийг дадал 1 2 3 дээр маш гой тодорхой болгоцсон байгаа. Тэгэхээр ингээд тодорхой болгоцсон яг бие даасан хүн болвол нөгөө хүн юу гэж ярьжсэн тэр хүнийхээ нөлөөнд нь автаа тэр үнтэйгээ адилхан мэдрэхтэй уусаад алга болчихгүй гэсэн үг тийм болохоор эхлээд ойлгох, дараа нь ойлгуул гэсэн зарчим болохоор 5 дугаар зарчим байгаа. За 6 дахь одоо сүүлийн хүн хоорондын харилцаан дээр баримтлах 6 дахь дадал маань болохоор хүчээ нэгтэг гэсэн дадал байгаа. Хүчээ нэгтэг гэхээр одоо хүчээ нэгтгэхэд бол байгаль дэлхий дээр нэг дээр нэмэх нь 1 тэнцүү 3 ба түүнээс дээш гэсэн зарчим үйлчилдэг гинэ. Одоо жишээ нь нэг тиймэрхүү юм айгүйх явдсан шүү дээ, нэг морины хүчин чадал нь одоо тэд байдаг. Одоо зөвхөн жишээгээр нэг морины хүчин чадал нь 5 байдаг болвол тэгвэл 2 морины хүчин чадал нь бол 10 баймаа шүү дээ. Тэгтэл 2 морийг нийлүүлэхээр 13, 14, 5-ыг ингээд ачааллыг даах чадвартай байдаг. Энэ бол хүн хоорондын харилцаан дээр ч гэсэн яг адилхан үйлчилдэг гинэ. Тантай илүү өөр нэг давуу талтай хүн байх юм бол та хоёр хүчээ нэгтгэснээрээ 2 биш түүнээс илүү давуу тал гарч ирэх юм байна. Тийм учраас харилцаан дээр өөртөөгөө адилхан хүмүүстэй тухтай тэр бүсдээ орох биш, өөрөөс чинь өөр хүмүүстэй та нийлэх тусмаа жинхэнэ гоё үр дүн гарна. Тийм учраас хүчээ нэгтгэх буюу өөр хүмүүсийг харилцаандаа маш гоё нээлттэй хүлээж авдаг тийм дадалтай болох ёстой юм байна. За тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр ярьсан энэ 3 дадал маань болохоор дадал 4 хамтдаа хож гэдэг бол таны баг ингээ харилцааны сэтэл гэсэн үг сэтэл нь зөв байвал үр дүн нь зөв байх магадлал өндөр шүү дээ. Сэтэл нь буруу байх юм бол үр дүн бас буруу байх магадлалтай байдаг. Тийм учраас сэтэлчин өөрөө хүнтэй харилцаж байхдаа хамтдаа хож буюу надад ч ашигтай авах ёстой, энэ хүнд ч гэсэн ашигтай байх ёстой гэсэн тийм сэтэлтэй байх ёстой юм байна. За тэгвэл энэ сэтлээ бүр ингээ амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд дадал 5 буюу энэ дадал 5 бол яг ур чадварын асуудал гэсэн үг. Эхлээд ойлго, дараа нь ойлгуул. Эхлээд ойлгоход ч гэсэн танд ур чадвар хэрэгтэй, өөрийгөө ойлгуулахад ч гэсэн ур чадвар хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ бол яг ур чадвар байгаа. За дадал 6 бол яг зарчим гэж хэлж болно. Яг баримтлах ёстой зарчим хүчээ нэгтэг гэдэг зарчим. Хүмүүстэй би яг хүчээ нэгтгэх ёстой, өөрөөсөө өөр хүмүүстэй би харилцчиж илүү ингээд үр дүн гарна гэсэн энэ зарчмыг ингээд баримтлах ёстой юм байна. За тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр 100 дажсан бестселлер гэж хэлэгддэг 7 дадал номын нийтийн ялалт хэсгийг нь ярьлаа. Тэгээ нийтийн ялалт хэсэг дээр бол хүн хоорондын харилцаа тус бүр дээр итгэлцлийн данс байдаг. Тэгээ та итгэлцлийн данстай орлого хийх тусам, хуримтлал үүсгэх тусам та хоёрын харилцаа илүү гоё бие биендээ итгэх учраас жижиг сажиг асуудлуудыг тоолгүйгээр бүр ингээд тэр асуудлуудыг огт асуудал гэж үзэхгүйгээр харилцаа чинь бүр илүү гоё баяжигдах болно. Харин итгэлцлийн данснасаа та байнга зарлаг гаргаад авах юм бол одоо та хоёр бие биенээс сэжгэлсэн тийм гоё үн цэнтэй харилцаа үүсэхгүй. Тийм учраас харилцаа гэдэг бол та ярьж байхад одоо үйлдэж байхад дандаа нэг бол орлого, нэг бол зарлаг гарч идэг учраас үг үйлдэлдээ анхаарад итгэлцлийн дансаа ингэж сайн босгох ёстой шүү. Тэгээд итгэлцлийн дансанд жинхэнэ орлого болдог 6 төрлийн зүйл байдаг гэдэг талаар ярьлаа. За мөн хүн хоорондын харилцаанд баримтлах ёстой 3 төрлийн дадлын талаар ярьлаа. За 7 дахь дадал нь болохоор нөгөө өөрийгөө хурцал гэсэн дадал байгаа. Энэ бол яг ингэж өөр дээрээ тулж ажиллах тухай тийм нэг дадал байгаа. За тэгээд өнөөдрийн бичлэг дээр өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал номын талаар ярьлаа. Дараагийн бичлэг дээр бас үн цэнтэй яг амьдралд шууд хэрэгжүүлэх болохоор тийм гоё номуудын талаар ярих болно. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.